Бараар шивэрс өдрөө өнөөдрийн минь хүмүүсээ тэгэл юм курчтэй явж байна баруутайгаа учраас. За өнөөдөр жоохон дэлгүр гэж хүүдээ зуны сандал мандал авах санаатай. Бүгөө үлдээчлийн амка амарч байгаа учраас өнөөдөр хагас өдөр болж байна. Ямар ч юм шиг сонин халуун юм шиг өдөр вэ. Би ч амар бороо орж байна. Гадаа тэгээд үүлтэй зөрүүн байна гэх хүрчих. Өмсцэн чинь жоохон халууцч байна. За тэгээд ямар ч юм дэлгүүр ороод явахаар гүрчгээ тайлал барайл явахаас. Бод танах гадаа хүмүүс юу өмсцэн явж байгааг харуулъя. Би бол арай гүрчтэй арай зузаацсан байна. Хүмүүс айгу сайхан нэмгэн яваад байна. Ер нь яг мак цамц мамцсандаа орцсон юм байна. Би ч одоо мэдгүй л яваадсэн. Яг гэрээсээ гарч орохгүй 3-4 хонцоор ингээ гадаа ямар байгааг мэдхэм болоод ялангуяа цаг агаар өөрчлөгдөхөөр юу өмсгөө мэдхээ болчдөг. За би ч гүрчгээ тайлаад энэ хүмүүс над руу сүрхийл хараад тах шиг байна. Ногоон бичихгүй юм. Би чамаа бичил явууч. Доод нь углаад өмсч юм байна чи. Би нэмэр хөх мөтөртэй юм гадаг тий. За. Унаа ч юм хөрхийн. Тэн дээр нэрэл жирэмсний хөөгүй юу? Би тэгээд юу алаа хөөдөө сандалыг авчлаа. Тэгээ амкад бас дэлгүр орж нэг 100 болж байгаа юм чинь 3 бодолог авчлаа. Тэгээд ямар бодолготлон тавснаа харуулъя. За нэг нь ийм хар бодол би өөрөө өмссөн байгаа юм. Нэг нь ийм хар. Тэгээд нөгөөх нь ийм юу өнгөтэй хусан цэнхэр өнгөтэй. Тэгээд нөгөөх нь ийм цагаан. Тэгээ материал нь амар гоё юм. Зузаан материалуу. Тэгээд би хамк дандаа цагаан бодлогнууд авч өгдөг. Тэгээд амкагийн цагаан бодлол нь бүгдөө ингээ урталтаа цоороо тэгээд шарлаад тэгээд хоол идээд нөө толбоо өсчихээрээ халуун ногооны соос моос тусаад тэгээ манай хүн бодлох болоо тэгээ би хитэн бодлох авч өгсөн байгаа. Тэгээ би ингээ харын сайн өмссөн чинь надад гоё харагдаж байна уу ийсэн. Харагддгүй. Ийм агуулда чоо зэнгэ бухсаацсан. За ийм бодлого байна. Тэгэд хүүдээ ямар сандал авсан бэ гэхээр нөгөө энтхийн нөгөө Superfit гэдэг брендийн тийм сандал авсан. Тэгээ гайгүй хямдхан авцсан. За тэгээд өнөөдөр иймэрхүү байна. Тэгээ өнөөдөр юу анаа? Өнөөдөр хахан хамахтай хоол хийж идэхээр бол амка амарч байгаа хас өдөр учраас. За тийм амкын бодолгийн тайлаадах юм чи одоо өмсөө яваад тий. Нэши.
намайг хэлсэн ба шиг явсан. Сүртэй ш. Тэгээд хотод тэр зүгээр юм. Аач хэрэгж явах юм үзүүлчихгүй тий. Энэ яг болохгүй юм байна. Вот би тэр юм үз. Petit. Яа. Хүмүүс ч юм ийм үз тийм ээ. Сүртэй ш амар чим яагаад вэ? Наа, өсөм буцаар. Би ч магой яваад тавьчих зэ. Зэ. Энэ батгыг хараад амгэн батга энэ дээр дандаа гардаг тий. Түбх юм. Тийм би таарчих за. Ачаанд муугаа гаргах харахгүй гэсэн юм. За энэ манай хаал нэг иймэрхүү байлаа. Бид тэр сая хоолоо идээд дуусчлаа. Тэгээд одоо орой болж байна. Нүр амаагаад тэлмүний шүдийн угаагаад тэгээд онцгойда. Тэлмүний зурагт руу зохгүй шүү. Энийг зурагт руу зохгүй гэх юм бол зурагтгүй болно. Тэгээд өнөөдөр нэг иймэрхүү байлаа. Найн тэлмүн. Яагаад чи зурагт руу зохиод байгаа юм? Зурагт руу зохгүй заа юм минийх үү? Тэлмүнээсээ памперсын содлоод онцгой хувцсыг өмсүүлчихлээ. Мати. Тэгээд юу атсан байгаа. Одоо тэгээд шүдийн угаана. Ээж нь ямар ч гэсэн 0 руу ороод 0 руу гинэ угаалгаар ороод нүрээ очиж төрөдрөө. Тэгээд хоёлаа шүдэн хамт байгаа за. Харж ийн үү таад? Ийм хөрх ингээд дэлбэлэхгүй байсаар агаад ганц хоёр нь л дэлбэлсэн. Дэлбэлэхгүй байсаар агаад тэгээд ингээд болц руу надад хүртэл инээ. Тэгээд энэ юунууд нь навчнууд нь ингээд шарлаад би угнаас агиу хийсэн. Энэ яг бөвчдрүүс хийсэн. Ингээ амар хурдан бохирдчихжээ. Тэгээд цэцгнүүд хаяада. Дэлбэлэхгүйс энд л нэг дэлбэлсэн. Тэгээ энэ яг дэлбэлэх гэж байж чад хөрх юмд нэш нь уурсан. За өдрийн мэнд. Өнөөдөр хүүгэн амт болж байгаа. Нэг нүүрэндээ маск тавих гээд байж байна. Би нэг юуны нэрэл модны саммарны тостой ийм маск авсан гэж та хэд хэлжсэн. Тэгээд энэ юу Солонгос биш энэ нөгөө Шинэ Зеландын юм билээ. Тэгээд хамгийн гол нь үрчлээний эсрэг тийм маск байна. Тэгээд 10 минут тавиад тэгээд бүлээг сар угаана гэж чинь юу нэг юм амар хурц өндөртэй юм байлээ. Би жоохон юм хурц өндөртэй юм амар дурггүй. За ямар ч байсан
би урд нь тавьж исэн энийг би дотроо 5 ширхтээ хайрцагтай орно аваад тэгээ тавьж исэн. За энийг хайчих. Энэ гадаараа бас юм галгуур утасд нь цаастай юм билээ. Энэ юм шиг байна. Чи нас гэж ингээд татаа авахаар их буруу авчнаа. Нөгөө та хэдэд хэлээдсэн авсан маска орой тавьж үзээгүй байгаа. Ямар ч хэсэг нөгөө хангаалгацсан байсан маска би 2-3-ыг тавьсан байсан. Тэгээд бүгднийг тавьж дуусгаж жагаад дараа нөгөө шинэ маскнуудаа тавья гэж бодоод тэгэхгүй бол нөгөө нэг юм тавьчаал дахиад өөр үр дүнтэй юм тавиалах жоохон онцгүй байх гэж байна. Ямар ч хэсэг энэнийхэн үр дүнийг үзээд 5 ширхгийн бүгднийг тавьж дуусгачаад тэгээд дараа нөгөө гоё 2 маск руу орё гэж бодоо. Тэр 2 маск мөн угсаа солонгос маск болохоор гоё. Энэ юм ингээд зарим нь ингээд нүд ийшээ ингээд татгаар ингээд яг нэг энэ цаас мас нэг сайн таардаггүй тий. Хүний нүүр өөр болохоор одоо жоохон нүүрэндээ чишэл машил өгөөд арчлахгүй болвол энэ хаврын өдрүүд төр ч амар хэцүү. Нүүр хураашаад чишэл машил өгөхгүй болвол за амка нэрээ санснаас найзтайгаа сакс тоглох явцсан. Амкыг нэрээ дагих найзтайгаа сакс тоглоод байгаа. Тэгээд нэгдгээс 5 өдөр хүртэл ажиллаад тэгэл хагас өдөр нь гэртээ хүүхдээ байчаад байхгүй болоо сакс тоглоод тэг өчигдөр би нэг гарсан болохоор өнөөдөр амка найзтайгаа сакс тоглохгүй явчлаа. За аль хэдийн бараг 20 минут өнгөрцөн байна. 10 минут гэдгийгсэн чинь юм хийж сууж чаад ингэсэн 60 минут болчих. Тэгээд би ингээ сайн маск аваад угаачлаа бүлэн үсээр гинэ усаар. Тэг ингээ яг маск тавьсны дараа амар гоё идэхтэй арьс. Амар гоё ингээд зөөлөрцөн. Одоо энэ дээр би жоохон юу тавиадах юм. Би одоо ингэ ярих гэж байгаа юм мартчихдаг байхгүй юу? Чигшүүлж төрхөө тий. Энэ би сүүлд нэг бичлэгээ засаж байхдаа харсан. Манай энэ миний камерныхан муу юуныхан бүүмэд ямар ч байсан ингээд нэг харанхуй болоод нэг гэрэл ороод аваад ингээд намайг явахаар би тийм яг юутай холбоотой гэсэн мэдгүй л энэ одоо ингээд хадгалчихаад одоо ингээд бацаг гэрэлттэй болоод за тэлмэн шарвин хийж байна. Шарвныхан зурмгийг хийцэн. Өндөг цуггурд ороод болоо. Зөөлөн гал дээр болгох хэрэгтэй. Би плетгээ 6-аар тавьсан байна. Манай плетээ тгийс хүртэл халдаг байгаа. Тэгээд жоохон юуныхаа харилцан тавгийнхын доорхыг жоохон тослоод за би энд бол нэг 3 ширхэг өндөг тэгээд нэг 2 амны халбгаар гурил тэгээд сүү нэг тааруулж байгаа л нэг за нэг бас л нэг 2-3 халбаг сүү юм уу та.
ордог байгаа. Сүүнийхт ч юм бол жоохон нэлцгаа болох гээд байдаг. Зууран мөн маань. Тэгээд энэ юу маань шарин маань ингээд бас нэг сонин нэлцгаадаг болох гээд байдаг. Бийгүй болох гээд. За ингээд л ерөөсөн айгүй хурдан. Тэгээд таад маань дунд нь ямар нэгэн юм тэлмэн бол нөгөө юуны энэ алюминий нухш дотор нь би хийгээд тэгээд ороогоо төрчдөг байгаа. За би бас өөртөө яаж зүгээр ярих вэ? Юу ачлаа? Дотор нь нутелла хийчлээ. Нутелла хийгээд ороочлоо. Тэгээд таруулъя. Ингээд. Ууги бас ирж байгаа. Ууги дэнд ингээд тавьсан байгаа. Намда битгий хийхээр нь тэлмэн ингээд энд амар дуртай 2-3 намдаж болно байж. Эглэнэ төрөөд ч хамчинд үрчлээ. Ингээд гэхгүй. Тэг ингээд дуусчих санаа амардаг. За баярлалаа. Ээжтэй баярлалаа гэж тэл авдаг те. Тавга. Хамчинд үрчлээ шин. Заурхан хамтраа. За тэгээд манай блог таамд байсан баярлалаа. Тэгээд алиг сайхан өнгөрүүлээрэй. Тавтаа нарсаарай. Баяртай.